Оройн үзэгчтэй ТV телевиз ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлэгт 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ард түмэн намаас нэр дэвшигч Санхүүгийн Ганбаатар өргөд орж байгаа. Танд өрөмдөргөө. Өрөмдөргөө. За тэгэхээр ерөнхийдөө бол сонгуул өнгөрснөө дараагаар таны байр суурийг сонсох гэсэн бас үзэгчдийн хүлээлт бас өндөр байгаа шүү. Энэ хүрээнд бас таныг өнөөдөр урьж цаг үеийн асуудлаар бас ярилцъя гэж утсан юм. Тэгэхээр сонгуульд бас амжилттай орсон танд ихлэд баяр хүргэе гэж бодож байна. Баярлалаа. Сонгуульд бид амжилттай оролцохоос илүүтэйгээр Монголын ард түмэн Монголын иргэд сонгогчид маш амжилттай оролцлоо. Бидний өдөөс асар их мөнгөтэй, асар их хар PR-тай, асар их албан тушаалтай, PR-ийн студтэй, ийм бүлэглүүдтэй бид үзэлцлээ. Ингэхэд бид ингэж ийм өндөр ялалт байгуулсан үр дүн гаргана гэдэг бол Монголын ард түмэн мөнгөөр ирээдүгөө үр хүүхдийнхээ хувь заяаг худалдаа болцсон. Монголын ард түмэн үнний төлөө явж байгаа. Энэ эрх чөлөөг хамгаалж шударга ёсны төлөө хүчтэй сонголт хийдэг болжээ гэж би үзэж байгаа. Энд бол асар том ололт амжилт. Өмнөх сонгуулиуд бол гонигтай шүү дээ. Манангаас салмаар байна, энэ бүлэглүүдээс салмаар байна л гэдэг. Тэгэл нэг мэтгэл нөгөө манангаа нөгөө мөнгө тараасан хүмүүсээ сонгоцдог байдаг. Бүр нүдэн дээр мөнгө тарааж ахтал сонгоод байдаг. Энэ удаад ямар ч мөнгөгүй, ямар ч хар PR хийгээгүй, ямар ч тийм бохир технологи ашиглаагүй, үнэн сэтгэлээс Монголоо яаж аврах вэ гэж ажилласан биднийг сонголоо. Дээр нь мэдээж Монгол Ардын хувьсгалт намын олон жил энэ шударга үнний төлөө зүтгэж ажилласаа халагдаж, гадуурхагдаж, зов зүдэрж ясан олон шударга гишүүд, олон шударга жирийн ард иргэдийн хүч хөдөлмөр өнөөдөр үр дүнд хүрлээ. Бид ялсан. Ганцхан энэхүү дарга ялсан түүнийг сонгуульд оруулаагүй. Би Монголын ард иргэдийнхаа ач буйнаар ялсан шүндэн лов ирдсэн. Бүгд харсан. Тэгэхээр энэ сонгуулийн ловер хийсэн үр дүнтэй бол бид санал нэгдэж болохгүй, эвлэрч болохгүй. Энэ эвлэрлэнэ гэдэг бол тийм ээ эвлэршгүй юм гэж байдаг. Энэ бол Монголын ард түмний 100 мянган саналыг хулгай хийгээд төрийн дээд эрх мэдлийг барих, төрөө сонгох эрхэнд талдана гэдэг бол төр шууд засгийн газрын эрхэнд талдаж байгаа шүү дээ. Энэ чинь Монголын ард түмний эрхэнд талдаж байгаа. Төрийн эрхэнд зэрлэгээр гарч ирж байгаа гэсэн. Энтэй эвлэрч болохгүй. Дараагийн олон сонгуулийг шударга байлгахын төлөө энд эвлэрч болохгүй. Наривчилсан тоо баримтууд энд бүх баримт фактуудыг би авчирсан байна л да. Хамгийн ер нь бол шударгаар өгсөн Булган аймаг байна. Булганчууд анхдагчид Монголын ард түмний шударга үнний төлөө сонголтоо хийя. Надад 20 мянга 30 мянган төгрөг өгсөн ч бай. 50 мянган төгрөг өгсөн ч бай. Миний бэлчээрийг хамгаалах гэж зүтгэж байгаа. Миний амжиргааг хамгаалах гэж зүтгэж байгаа. Ирээдүйд хүүхдүүдийн маань сургуулийг үн төлбөргүй болгох гэж зүтгэж байгаа. Уул уурхайн баялагын ловрыг зогсоох гэж байгаа. Жирийн хүмүүст ажлын байр бий болгоно, ажилгүйдлийг зогсооно, ядуурлыг бууруулна гэж бүр бодиттой ард түмэнтэйгээ гэрээ хэлсэн бидний төлөвлөгөөг дэмжиж анхдагч болсон Булган нутаг хамгийн өндөр биднийг дэмжсэн. Арангаан аймаг байна. Арангааханд зүгээр шударга үнний төлөө тэд гайхамшигтайгаар тэмцсэн. Бүх 21 аймгаа би хэлж чадна. Бүх 21 аймаг энэ дээр бол гайхамшигтай байсан 9 дүүрэг, Шонгон хайрхан дүүрэг байна. Баян зүрх дүүрэг байна. Шударга үнний төлөө, үр хүүхдийнхээ ажилтай байлгахын төлөө, тэтгэврээ нэмэхийн төлөө, Монголын тусгаар тогтнод язгуур эрх ашигын төлөө тэд маань зүгээр л олигархуудын өөдөөс Ганбаатарыг, Санхүүгийн Ганбаатарыг дэмжсэн явдал бол Монголынхаа ирээдүйн төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт. Гэтэл сонгуулийн ерөнхий хороо өөрийнхөө тавьсан эздэд үйлчлэхийн тулд та нар зүгээр бодоод үзтээ сонгуульд энэ цааснууд сонгуульд сая 318,511 хүн санал өгсөн гэж байгаа. Санал өгсөн энэ хүмүүсээс тийм ээ хүчинтэй саналын хуудас бол дандаа баг гардаг. Хүчингөө цагаан хуудас гэнэ үү? Эсвэл бодлаад зурцсан хүмүүс байдаг. Тэгэхээр энэс их гарцсан. Амьгүй албат буюу тэднээс өөрсдөө сонгуулийн хороо ловер хийж 39 мянган хүмүүсийг нэмж оруулсан.
Тэгээд манайхан тооцоогоор энэ одоо бүх тооцоог би гаргаад ирсэн байна. Үндсэндээ 75 мянган хүнийг саагаад Ганбаатар энэний араас гарч ирэхгүй гэж тооцоо хийсэн. 75 мянган хүмүүсийн төрийн дээд эрх мэдлийг ард түмэн барих эрхэнд үндсэндээ сонгуулийн ерөнхий ороо манангийнхаа алдсан. Одоо бол манийх нь болохоор одоо энэ Ганбаатар ардсан намыг буруутгаас ардсан намынхан болохоор маныг буруутгаас гэж бодож байгаа бол тийм юм байхгүй. Манан хоёулаа ловирчаад. Монголын ард түмэн өнөөдөр өөрийнхөө өгсөн сонголтондоо үнэнч байх ёстой. Энэ утгаараа ийм том ловир хийдгийг шүнжэнгөө бид нотлолоо шүү дээ Монголын ард түмэн. Энэ бол дараагийн Монголын ард түмэн төрийн дээд эрх мэдлээ барихад том алхам, том шударга ясны сонгуул боллоо. Монголын ард түмэнд баярлалаа. 14 жил төмний төлөө зүтгэсэн ажлын маань бас үрдүн оюу толгой гэж цалин дэтгэвэр гэж олон жил боорлуулж тийм ээ намайг хамгаалж ясан шударга олон сэтгүүлчдийн маань хөдөлмөр намайг өмгөөлж хамгаалж ясан олон иргэний нийгмийн байгууллага үйлдвэрсний хэвлэлийн маань хөдөлмөр энэ хэдэн өдрийн сонгуулиар бас илэрж гарлаа. Хүмүүс нэг 5%, 6% авандаа л гэж бодож байсан. Хүмүүс ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Олигархууд хизээч биднийг одоо нар харуулахгүй. Эднүс бягтай болцсон, эднүс мөнгөтэй болцсон, эднүс хэвлэл мэдээллийг худалдаад авцсан гэж үхэнц дорой боддог хүмүүс байсан. Тэгвэл тийм биш юм байна. Шудраг бус байдал улс оронд ноёлоход хэн нэгэн баатар хүү гарч ирдгээ гэж ямар ч домгонд байдаг. Тэдний нэг нь олон монголчууд. Тэдний нэг нь бид ингээд сонгуулийн үр дүнд ард түмэндээ баярлаа. Эрдэнтийнхэндээ дархамчуудаа хинти өмнө говь дунд говь ямар агуу юм бэ? Дорндын тэр эрэлхэг ахан дүүс байна. Тэр халах голын дайны тэр хатуу ширүүнийг үдсэн болоо тэр юм уу маш их оронч байдаг. Ингээд говь сүмбрийнхэн байна. Хамгийн өндөр хувьтай гаргасан говь сүмбэр хуваараа ярил. Бүх аймагуудыг би хэлмээр байна. 21 аймаг бол эх орныхоо төлөө хариуцлага үүрч чадлаа бид. Тэгэхгүй би энэ дэр нэг зүйл нэмээд хэлье. Би их нухаж ярьж байгаа шиг байна. Яг гэвэл сэтгэл их хөдөлж байна, баярлж байна. Хүмүүс 20 мянган төгрөг, 50 мянган төгрөг аваад сонгуулаа өгдөг байсан бол хөрхий 50 мянган төгрөгийг авцсан юм чинь гэж боддог байсан бол өнөөдөр бидний ирээдүйг мөнгөөр худалдаж намайг зүгээр л нэг одоо мөнгө аваад болоо гэж бодож байгаа явдалд хүмүүс зэвүүцдэг болсон. Одоо бидний ирээдүй бол бидний гарт. Бид өөр хэнд ч итгэж болохгүй. Ийм л одоо цагаан сайхан сонгуул боллоо гэж би үзэж байна. Ер нь тийм эх оронч сонголтыг бол Монголын ард түмэн хийж чадлаа гэж. Маш олон монголчууд 400 орчим мянган монголчууд танд итгэл хүлээлгэлээ. Гэвч ловирдуулчлаа. Та хэр их уур хүрсэн бэ? Ер нь таныг бас дуурахгүй байна гэдэг юм бас эргэлзээ байгаа гэж. Тийм ээ. За уур хүрнэ гэхээс илүү маш их сэтгэлд гуниг төрдөг. Би хэрэгжүүлэхийг хүсэж байгаас бодол санаанууд маань дахиад нь 2-3 жилээр хоошлоо гэж бодглохлоор л тэрэнд л жоохон хэцүү. Яг тэгвэл Монголын ард түмэн, Монгол орн маань бас тэсхүүгүй юу? Яг энэ манангийн зодоонд тэсхүүгүй юу? Энэнд л их шаналдаг. Зүгээр бодоод үзтээ улсын 3 талд хэлцээр буюу үйлдвэрчний хэвлэлийн байгууллага, ажил олгогч эзэдийн байгууллага, худалдаа авч үйлдвэрийн танхимыг засгийн газартай төртөө энэ тэнцүү хэмжээнд хэлэлцээрт ордог болгоно гэдэг бол маш олон ажлын байр бий болгоно. Монголын одоо энэ хоёр том олигарх бие биентэйгээ зодолдож төмөр замыг тийшээ тавих уу, ийшээ тавих уу гэж эрх ашигын зодооныг тасгин зогсооно гэсэн үг. 60 мянган аж ахуй нэгжийн эрх ашигыг би дээш нь гаргаж тавина. Монгол улсын ерөнхийлөгч болсноор гадаад айлчлалыг хийхээс өмнө бизнес эрхлэгчтэйгээ өргөн хэмжээний хилцүүлэг хийж за би зис барих үйлдвэрийн төсөл оруулж ирье. Японоос, Хятадаас, Оросоос зис турбинуудыг Монгол нийлүүлье гэдэг би гэрээ контрактыг оруулж ирье. Монголд байгаа хэдэн тендерээ уралдаж зодолдож хэдэн улс төрчнийхөө карманд хахуул хийж ингэж ачааг утгахын оронд
дэлхийн тендерт оролцдог болгоё. Монгол даяараа Монголын бүх компани нийлээд нэг компани шиг дэлхийн Америкийн бүх зэс утасны зах зээл рүү монголчууд бид оръё. Монголын бүх малчтыг 200 мянган гэр бүлийг хооронд нь зохион байгуулалтанд оруулж Хятадын байна уу Оросын махны зээлд биднээс махны зах зээлд хүчтэйгээр оръё. Үүнийг ярьдаг хүн Монгол улсын ерөнхийлөгч. Ийм цаг алдахгүй хэрэгжүүлэх санаанууд маань бас ганц 2 жилээр хойшлогдлоо. Гэхдээ бэлтгэлээ базаа. Бэлтгэлээ базаа. Та энэ сонгуульд ямар нэгэн мөнгө тараагаагүй. Та ямар нэгэн хар хийгээгүй. Таны ард ямар нэгэн жүжигчин эсвэл одоо бүх хэн нэгэн алдартай хүн яваагүй. Тэгсэн хэрнээ маш өндөр санаалуудыг бол авч чадсан. Саналыг бол авч чадсан. Тэгтэл лойрд бас. Таны гол ярьсан зүйл юу байсан миний анзаарсан бол шударгаас эрхчлөө гэдэг зүйлийг ярьсан. Энэ бол таны одоо юу гэдэг нөгөө нөхдүүдийн тэр одоо мөнгөний оронд л явсан зүйл л дээ. Харамсалтай нь шудраг ёс гэдэг зүйлийг мартаад удаж байна. Шудраг ёс гэдэг чинь юу гэдэг үлээ одоо ингээд бодохоор баг мартаж идэх байж. Танихаар шудраг ёс гэж нь юу юм бэ? Эрхчлөө гэж юу юм? Тийм, бендэрэ чи бол миний яг илэрхийлэхийг хүссэн хамгийн чухал санаа хэллээ. Эрхчлөө гэдэг бол эрх дураараа байна гэсэн үг ерөөсөө биш. Хүмүүс дандаа эрх дураараа байна. Юу ч хамаагүй ярина. Юу ч хамаагүй одоо хийн гэсэн тиймэрхүү ойлголт явдаг. Энэ биш. Эрхчлөө гэдэг бол хяналттай байна гэсэн үг. Би эрхчлөөтэй байна гэдэг бол би хяналттай байна гэсэн үг. Сайн машин барьж байгаа хүн дураараа хаашаа хамаагүй давхихыг эрхчлөө гэж хэлэхгүй. Сайн машин барьж байгаа хүн хүссэн газараа яг одоо дуртай үедээ хяналтайгаар зогсож чадах чадварыг сайн жолооч гэж нэрлэдэг. Монголын ард түмэн эрхчлөөтэй байна уу гэвэл эрхчлөө алга. Бид өнөөдөр өөрсдийнхөө татварыг яг өөрсдөө хянаж гэнэ үү? Байхгүй. Валютын сан бидний татварыг тавьдаг. Энэ бол бид эрхчлөөг байна гэсэн үг. Өнөөдөр алтныхаа роялтыг бид өөрсдөө тавьж чадчихэв үү? Үгүй. Киргиз өнөөдөр 13.7% алтны татвартай. Тэрийг голоод одоо дээшээ 17% болгоно 20% болгоно гэж байгаа. Богдын засгийн газрын үед 18% байсан манай алтны роялти. Маш том байсан богдын засгийн газрын үед. Манайх өнөөдөр дээрлэхүүл зовоолгосоор гоод алтны татвар 2.5% роялтитэй. Манайх оюутлагоос 2.5% алтны татвар авдаг. Энэ юу гэсэн үг гэвэл энэ роялти дээр бид хяналт тавьдаг. Энэ роялтыг 5% байлгаж яагаад 2.5 болгоно гэдэг бол бид маш олон зуун сургууль, маш олон зуун цэцэрлэг, маш олон эмнэлэг барих эрхчлөөгөө бид алдаж байгаа. Үүний эсрэг дуурж ярина гэдэг бол Монголын ард түмэнд би эрхчлөөтэй болохыг хүсэж байгаа. Бид хяналттай баймаар. Өөрийнхөө татварт, өөрийнхөө хууль, өөрийнхөө шийдвэрт бид хяналттай баймаар. Монголын ард түмэн хяналттайгаар өөрийнхөө шийдвэрийг гаргахгүй бусдад дарамтлуулж шийдвэр гаргаж байна. Энэ бол эрхчлөөгүй гэсэн үг. Дээр нь та шудраг ёсыг ярьлаа. Шудраг байцгаа хэлдэ гэж зарим улс төрчид ярьдаг. Яг юунд? Хинээс хин рүү вэ гэдгийг ерөөсөө ярьдаггүй. Гадаадын тэр нэг хөрөнгө оруулалт хийгээл луйвэртсэн тэр хүнд шудраг байх гэдэг юм уу? Газрын асар том 8-ачтын луйвэрт шудраг байж тэдэнд эвтэй байх гэдэг юм уу? Хинээс хинд яаж гэдэг юм дээр хайчдаг учраас эд шудраг байцгаа гэдгээ тайлбарладаг. Шудраг ёс гэдэг бол хяналт хариуцлагыг хэлдэг. Өнөөдөр эвтэй байвал хүчтэй гэж их ярьж байна. Эвтэй байвал хүчтэй биш ээ. Шудраг байвал эвтэй байдаг. Шудраг байвал хүчтэй байдаг. Тэрнээс биш манайд одоо хүчтэй зөв болчиход байгаа байхгүй. Маш их мөнгөтэй, маш их цагдааг барьсан, шүүхийг барьсан ийм бүлэглэл өөрийгөө хүчтэй гэж боддог. Тэднүүсийн зөв. Хорвоо дэлхий дээр зөв нь хүчтэй байдаг гэдгийг л хэлээд байгаа. Уулын чинээ харыг туулан чинээ цагаан ялна гэдэг чинь энэ. Тэгэхээр зөв байж хүчтэй байдаг. Хугацаа орно. Шударгасаа бид нар яаж сэргийх вэ? Эрхчлөөгөө бид нар яаж буцааж авах вэ? Энэний үндсэн арга зам бол ард түмэн өөрөө
энэ эрх баригчдад яг наанаас нэг юм чухал асуулт байна. Хэн шудраг бус байгаа юм? Хэн одоо ингээд эрх чөлөөг зэрэмдэглээд байгаа юм бэ? Ард түмний эрх чөлөөг байхгүй болгоод байгаа юм бэ гэвэл хүний эрхийн конвенцэд байдаг шүү. Шийдвэр гаргагч нар гэж байгаа шүү. Шийдвэр эрх баригчд. Дорж гэдэг залуу хүний эрхийг зөрчөөд үсрээл айлынаар тараах нь байна шүү дээ. Тэрийг буруу. Гэтэ тэрийг шийтгэдэг бороохоо цагдаад нь байдаг. Тэгэхэд оюу толгой дээр аимшигтай гэрээ хийж гар үсэг зурсны дүнд жил болгон бий болох 10,000 ажлын байр монголчуудаас байхгүй болно гэдэг бол асар их олон хүний эдийн засгийн эрх чөлөөг гадаадынханд өгөөд өөрөө офшор дансандаа мөнгө хийсэн гэсэн үг. Жил болгон өдөр болгон сая доллар оюутлогоос орж ирэх ёстой байсан. Андуураад тэр өөрийнхөө офшор данс руу оруулчлаа гэж бодъё. Тийм баяр шүү дээ. Тэрийг би барин тавин олон жил ярьж байгаа. Энэ бол олон тэтгэвэр авч байгаа ахмадуудын олон тийм ээ багш эмч нарын салин нэмэх боломжийг тэр хүн хулгай хийнэ гэдэг бол тэр хүн олон хүний эдийн засгийн эрх чөлөөг хулгайлж байна гэсэн. Тэгэхээр эрх чөлөөг хулгайлдаг хин юм бэ? Шудраг ёсыг зөрчдөг нь хин юм бэ гэвэл шийдвэр гаргагч. Энэ бүр олон улсын конвенц дээр байдаг үг. Шийдвэр гаргагч. Тэгэхээр шийдвэр гаргагч болгон муу хүн, тааруу хүн гэсэн утгаар би хэлсэнгүй. Шийдвэр гаргагч болгон муу юм хийх потенциалтай. Хүний эрхийг зөрчих потенциалтай. Шудраг ёсыг зөрчих боломжтой. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн мөн чанар юу вэ гэвэл энэ эрх баригчдыг, энэ олигарх офшорчдыг ард түмний нэрийн өмнөөс хянаарай. Хулгай хийсэн байвал хариуцлага тооцоорой гэж Монгол улсын ерөнхийлөгчийг сонгодог. Сонгохдоо шууд ард түмэн сонгодгийн учир нь энэ. Сонгохдоо нам бус байгаарай гэдгийн учир нь энэ. Нам бус ард түмнээс шууд сонгогдсон тэр хүн бол хинээс ч эмээхгүйгээр манангийн бүлэглийг байранд нь тавьж төрийн дээр сандаалцсан байгаа намуудыг төрийн доор оруулж үйлчлүүлнэ гэсэн үг. Нам хизээч төрийн албан тушаалтнуудыг томилдог газар биш. Нам болсон хүчний бэлдэж өгдөг бол газар мөн. Бодлогыг нь боловсруулдаг бол газар мөн. Саналын авахыг зохион байгуулдаг газар мөн. Тэрс ловерддаг биш. Компанид ажилладаг чинь зохион байгуулах гэсэн үг. Тэгэхээр нам гэхдээ эрх мэдэлтэй ташуураад, улайраад, амтшаад, төрийн дээр сандаалаад, төрийг өөртөө мөнгө хийдэг машин болгоод, ард түмнийг өөртөө дахин сонгодог юм хэрэгсэл болгоод, тэгээд өөртөө мөнхийн ард түмнийг дарангуйлж, ард түмний эрх ашгийг гадаадынханд худалдаж мөнгө хийдэг ийм ловрын систем болох магадaltaй учраас энэ магадлалаас нь хамгаалахын тулд үндсэн хуульд ерөнхийлөгч бол хяналт тавих ёстой, хариуцлага тооцох ёстой. Хэнийг? Эрх баригчдыг. Монголын ард түмэн ерөнхийлөгчийг сонгоно гэхлээр дараагийн нэг том даргыг, дараагийн нэг том ерөнхий одоо эрх баригчийг сонгож яах гэж боддог. Үгүй. Ард түмэн өөрийнхөө зарц, өөрийнхөө үнэнч төлөөллийг сонгож байгаа. Тэр хүн нь эрх барьж байгаа, төсөв баталж байгаа, төсөв зарцуулж байгаа энэ хүмүүсийг хянана. Хариуцлага тооцно. Тийм учраас ерөнхийлөгч төсөв баталдаггүй. Төсөв зарцуулдаггүй. Ганцхан хяналт тавьдаг, хариуцлага тооцдог гэдэг утгаараа шүүх прокурорыг мэддэг, томилдог. Хяналтаа тавихын тулд. Зөвхөн хяналтаа тавихын тулд. Хүнээс хэн нэг хилмигдүүлэх гэж биш. Тэ. Энэ утгаараа бид нар Монгол оронд нүгэлд идээс ч гэсэн хулгайд гарсчихсан аимшигтай бүлэглүүд Монголын төрд байна. Тэдэнд үйлчилдэг цагдаагийн зарим нэг хурандаанууд нь шудраг үнний төлөө зүтгэж байгаа олон цагдааг муухай харагдуулж байгаа. Шүүгч нар маш олон шүүгч нар шудраг байдаг. Энэ бүлэгт үйлчилдэг хэдэн бас шүүгч нар Монголын шүүх цагдаагийн тогтолцоог муухай харагдуулж байгаа. Тэгэхээр энэ системийг тогтолцоог хянаараа гэж ерөнхийлөгчийг томилдог. Монгол оронд төрд тендер идчихэл байгаа бол тэр ядарсан настан буурлын маань тэтгэврийн мөнгнөөс хулгай хийж гэн гэсэн үг.
өвчтөе хүүхдийн сүүлийн тариаг дээрэнд чинь гэсэн үг. Ийм тохиолдолд хэн буруутай вэ? Ерөнхийлөгч буруутай. Монгол улсын ерөнхийлөгч ажиллаа хийхгүй байгаа. Би танаас бүр их сони юм хэлээ. Монголын авилгалын хамгийн том авилгалч 5 байгууллага юу вэ гэж. Монгол орнд судалгаа авахад гайл орж ирдэг. Газрын алба орж ирдэг. Дээр нь нэмээд мэрэгжлийн хяналт орж ирдэг. Шүүх орж ирдэг. Хамгийн харамсалтай нь одоо энэ сангийн яам тендерийн энэ байгууллагууд орж ирдэг. Ашиг малтмлын лиценз олгодог газрууд орж ирдэг. Ийм 5 одоо яамдуудыг би хэлдэг нэг багц болгоч. Ингээд засгийн газрын яамдууд 5 байгууллага орж ирдэг. Тэгэхэд 3 нь яг мөнгө хийдэг л байгууллага л да. Газар зардаг, гайл дээр хүмүүсийг сулж өөрөөтөө мөнгө авдаг. Тэр чинь цэцэрлэгийн хүүхдүүдийн мөнгнөөс хамтдаа хулгай хийж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд нөгөөх нь болохоор лиценз зардаг улсууд. Хамгийн харамсалтай юм нь мэрэгжлийн хяналт. Тэр шүүх хоёр нь, шүүх цагдаа хоёр нь энэ дотор орцсон явна гэдэг бол чон хоноо манах ёстой хотч нохоо хоёр нийлээд ард түмний хонь руу дайраад байна гэсэн санаа. Энэ утгаараа энэ хяналтын функцүүдийг хямдаг, томилдог ерөнхийлөгч ажиллаа хийхгүй байна гэсэн үг. Би энийг хийхийг л чин сэтгэлээсээ хүссэн. Одоо надад бас Монголын ард түмний итгэл найдвар байгаа. 410 мянган хүний санал. Гэхдээ даруулаад шүү дээ. Энд чинь 75 мянган хүн доотлол нь одоо төлнөөс одоо хулгай хийсэн, хүмүүсийн саналыг хулгай хийсэн гэж байгаа. Нэг 500 орчим мянган хүний санал байна. Энэ хүмүүс бол өөрсдийнхөө тэр мөнгө авах боломжийг, өөрсдийнхөө асар их олон боломжуудыг золиосолж шудраг үнийн төлөө бидэнд санал өгсөн. Энэ хүмүүс бол Монголын ирээдүйд итгэсэн. Тэгэхээр ард түмэндээ баярлж байна. Би та нарынхаа энэ итгэлийг даана, зүтгэн, Монгол Ардын хувьсгалт намын олон зуун мянган гишүүд маань энэний төлөө зүтгэн. Тэгэд энэ дээр нэмж хэлэхэд энэ сонгуулийн лойверт би бууж өгөхгүй. Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах ёстой. Дандаа энэ манангийн хүүхэлдээнүүд болцсон. Дээр нь нэмээд энэ одоо яг баримтаар батлагдж байгаа нь 39 мянган ийм амьгүй албатуудыг тэд бий болгоцсон. Баян үлгийн аймагт 3055 хүн илүү байгаа. За. Санал баян хараа энэ одоо саналын сонгогчдынхоо тооноос сонгогчдын тоог зүгээр ингээ бүгд байгаа ш. Тэрэн дээр нэмээд хаанаас ч юм бэ 3055 хүн баян үлгээд гараад ирсэн. Баян хонгорт 56 хүн гараад ирсэн. Сүхбаатар аймагт 351 хүн гараад ирсэн. Завханд 130 хүн илүү гараад ирсэн. Өмнө говь аймагт 775 хүн гараад ирсэн. Тэгэхэд манай өмнө говьийнхан ялангуяа оюу толгойд ажиллаж байгаа олон сайхан залуучуудаа баярлалаа. Намайг маш олон одоо надад мессеж утсаар илсэн. Оюу толгойг би явуулна. Хэзээч би зогсооё гэдгүү. Хэзээч би эсрэг байдгүй. Оюу толгойг харин явуулахдаа Монголын ард түмэнд ашигтай байлгана. Дотор нь ажиллаж байгаа Монгол инженер техникийн ажилтнууд. Яагаад гадаадуудаас зарим талаар 9 дахин, зарим талаар 7 дахин дахин гэж байгаа шүү дээ. Баг цалин авч байгаа юм бэ. Энд чинь өөрийнхөө нутаг дээр Монгол хүн ингэж дорд 2 3 дугаар зэрэгт орно гэдэг бол төр засгийн шудраг ёсыг тогтоох ёстой ерөнхийлөгч ажиллаа хийхгүй гэсэн үг. Үүнийг Монгол инженер гомдол гаргаад тэрийн шүүх аваад шүүхтэр шийдвэр гараад тэгээ Rio Tinto-гийн боссууд одоо тэр эздүүд рүү шудраг байлтаа таана гэж хэлэх ёстой. Нөгөө талаараа Rio Tinto-гийн талд орно гэсэн үг биш байхгүй юу? Хэн шудраг байх вэ гэдгийг тодорхойлохгүй байгаа гэдгийг учир нь энд байгаа. Тэгэхээр бид тэр ярилцах хугацаа дуусахад 5 орчим минут үлдсэн байна. Би сүүлийн асуулт бол баг болж таарах байхаа. За та бол 500 орчим мянган сонгогч дэмжигчтэйгээ хамт л урьдулсан хүн. Одоо энэ лойвер цаашгаа үргэлжлээд сонгуул явдгаараа явах юм шиг байна. Таныг дэмжижсэн тэр олон мянган сонгогчид одоо сонголтоо ихэд хүнд байгаа баг. Одоо энэ сонгуулийн процесс цаашаа яаж үргэлжлэх вэ? Яах ёстой юм бол? Монголын ард түмэнд надад саналаа өгсөн сайхан сэтгэл ахын дүүстэй би мэтгэлцэн дээр хэлж байсан.
сонгуулийн үр дүн ямраарч гарсан бай. Би та нарын хадлаа тэмцэн, зүтгэн. Одоо надад ийм их хүмүүсийн итгэл найдвар байхад би зүтгэн. Өөр сонголт байхгүй. Би чин сэтгэлээсээ зүтгэн. Одоо хүмүүс харж байгаа юм л да. Ганбаатар одоо Монгол Ардын хувьсгалт намынхан ардын намыг дэмжих болов, ардсан намыг дэмжих болов гэж харж байгаа. Би одоо шууд хариугаа өгч байна. За. Энэ олон зуун мянган сонгогчид маань итгэлээ Монголын ард түмнийг босгоороо сайхан амьдруулаараа Монголыг минь язгуур эрхшийн дээдлээрээ тусгаар тогтноо маань улан баталгаажуулаараа мандан бадруулаараа л гэж өгч байгаа. Бид үүний төлөө таны итгэлийг ашиглана. Үүний төлөө зүтгэн. Өөрөөр энэ итгэлийг ямар ч луурчинд өгч болохгүй. Хатуу энийг анхаарах хэрэгтэй. Мандан уу андан уу тийм юм байхгүй. Манан адилхан. Бүгд луурчод. Хоёр нэр дэвшигчийн хувь хүний тухай би ярихгүй. Би нэг ч удаа яриаггүй. Энэ хоёрыг илгээсэн тэр манангийн бүлэглэл Монголын ард түмнийг дахиад өгүүрүүлнэ, хоосруулна, дахиад ажилгүйд ядуурлыг бий болгоно. Би энийг зөвшөөрөхгүй. Энэ хоёрын энэ эд нарт Монголын хувь зайг энэ хоёрт даатгаж болохгүй. Тэгэхээр сайн хүмүүс сонгуул өгөхгүй бол муу хүмүүс гардэмаа гэж үг бий. Та бүхэн маань сонгуулаа өгөөсэй. Сонголтондоо үнэнч байгаасай. Буюу би сонгуул өгнө. Би энэ хоёрын аль нэг дагуулахгүй. Монголын ард түмэндээ бидэнд манан эсэргүүцэх эрх нь бидэнд байна. Цагаан сонголт гэдэг зүйлэн. Цагаан сонгуул гэдэг чинь ердөө тэрийг хэлж. Өөрөөр хэлбэл мананд орвол үгсэн дээрээ гэд би одоо манангийнханс намайг одоо сайдав одоо суудлав манай намд ормор гэд гişүүн байхад чинь гөөмө ярьж ялаа шүү дээ. Төмөн олны итгэлийг хэн нэгэн луурчинд худалдаж болохгүй. Үннээрээ яваад байхад тухайн үедээ хэцүү байсан ч зөвл байдаг. Ингээд үннээр явбал өхөр тэргээр туулааг үзнэ. Монголын ард түмэнд талархаж байна. Бид энэ их мөнгө хар бяарын эсрэг өөрийнхөө үзэл санаанд ирээдүйдээ бидний төлөвлөгөөнд одоо итгэсэн ард түмэнд баярлалаа. Бид тууштай зүтгэн. Монголын ард түмнийхаа төлөө хэрэгжүүлэх гол таван алхам байгаа. За. Монгол ардын хувьсгалт намаас өргөн барьсан үндсэн хуулийн төслөө бид баталгаажуулна. Ойрын үед одоо энийг бид төр засагч хахад энийг баталгаажуулахын төлөө ажиллана. Хоёрдугаарт үйлдвэрчний эвлэл эзэд баялаг бүтээгчдийн байгууллагуудыг төртөө энэ тэнцүү хэлэлцээрт орж жижиг дунд үйлдвэрлэгч 60 мянган аж ахуй нэгжээ хөл дээр нь босгож шударгыг тогтооно. Гадаад зах зээлийг нээлүүлнэ энэ дээр. Гадаад зах зээлийг бий болгоно. Дээр нь нэмээд хүчрхэг мал аж ахуй бидэнд хэрэгтэй. Монголын тусгаар тогтнол өв соёл, Монгол хүний хамгаалах. Мал аж ахуй дээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Мал аж ахуй дээр инновацийг оруулах ёстой. Дөрөвдүгээр зүйл шудраг ёсыг тогтоож өнөөдөр шудраг бусаар хилмигдээд хохирцсон зов зүдэрж байгаа энэ олон хүмүүсийг шудраг бус эрх баригчдаас хамгаална. Энэ дээр бид хамтарч ажиллана. 5 дугаар гол бидний хамгийн гол зүйл гэвэл өндөр зээлийн хүүнд дарамтлуулж байгаа. Өндөр түрээсэнд дарамтлуулж байгаа. Энэ олон зах дээр зогсож байгаа бизнес эрхлэгчид, энэ олон худалдаачид Монголын ахын дүүсээ бид хамгаална. Энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч болсон тохиолдолд бид илүү хурдан үр дүнд хүрэх байлаа. Илүү амар хялбар үр дүнд хүрэх байлаа. Тийм биш байлаа гэдээ бид хоошоо суухгүй. Тэмцэн хүнд байж болно. Нөгөөдөлд мөнгө байгаа, бидэнд ард түмний мэд дэмжлэг байгаа. Энэ таван алхмаа хийн сонгуульд бид энэ одоо үр дүн ард түмэндээ эргээр гаргахын төлөө сонгуулийн ерөнхий ороотой тэмцэн ойрын үед наран туулаасаа эхлээд баярлаа гэдэг одоо би аяллаа хийнэ. Наран туулдаа очиж миний хамгийн анх надад хандив өгсөн Ганбаатар найзтай Завхан нутгийн хүн л дээ 50000 төгрөг анхны орлогынхоо одоо өдрийн орлогын талаа надад өгчээсэн. Ганбаатартайгаа уулзсан одоо хар хорин зах дээрээ очино хүчит чонхор бүх захуудаараа явна. Дараа нь нар урах зүг болох одоо дорнд нутгаасаа хинтийн нутгаасаа эхэлж бүх аймгаараа Монголын ард түмэндээ баярлалаа. Бид ийм ажлуудыг хийх гэж байсан одоо шууд хийгээд эхэлнэ. Бидэнд ерөнхийлөгчтэй болсон ч болоогүй хийгээд эхэлнэ. Тэгэхдээ
миний сонгуульд би ялагдаагүй шүү дээ. Одоо ч гэсэндээ сонгуулийн ерөнхий хороотой үзэж байгаа шүү дээ. Одоо ингээд үнэн мөнөөрөө тоолох юм бол миний санал илүү байгаа. Би энэ 7 сарын 7-нд сонгуульд одоо би орно гэж зүтгэж байгаа шүү дээ. Би ялна. Бууж өгч болохгүй. Бууж өгч болохгүй. Ингээд маргаашнаас эхлээ сонгуулийн ерөнхий хороо хамтдаа тооллого хийгээд Ганбаатарын саналын тоо, Инкволдын саналын тооноос мэдээж илүү гарна. Ингээд илүү гарахгаа нотлоод ингээд баталгаажуулаад хоёр талаасаа нотсны дараа сонгуульдаа би орно. Ард түмэндээ энэ хэрэгжүүлэх санаануудаа хэрэгжүүл хурдан үрдэн гарна. За тэгэхээр баярлалаа. Би нэвтрүүлгийнхэнт хэлсэн ерөнхийдөө бол яг энэ санал тураалтын дараагаар таны энэ дэлгэрэнгүй байр суурийг сонсохыг хүссэн бас үзэгчд сонгогчд олон байсан маа. Тэгээд бас нэвтрүүлгийн маань урилгыг авч их ажиллаа хайж байгаараас ирсэн танд их баярлалаа. Амжилт хүсье. За их баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ ярилцсан нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногийн өдрөө хэрэг уулзлаад баяр та.